Юуцэн залуусаа шимжлэгтэй тавтамжрал бидрүүнгийн бичлэгээр та бүхэндээ дуудлагын хоб базагч киног ярьж өгөхөөр бэлтгэлээ. Энэхүү бичлэгээ бүтээх тусцаа үзүүлсэн GoPlus-та баярлалаа. Бид энэхүү киног GoPlus-ын Монгол кино цэсээс та бүхэндээ сонгон хүргэж байна. Хэрвээ та бүхэн дуудварсны өндөр чанартайгаар Монголын бүх цаг үеийн кинонуудыг үзхийг хүсэх юм бол та бүхэн GoPlus-аас үзээрэй гэж хэлэх байна. Үнэхээр амар юм байлаа шүү залуусаа. Та бүхэн бичлэгээ дуустал нь үзэж бидэнтэй хамт уура. Энэхүү бүсгүй бол манай киноны гол дүр болох Гантха. Тэрээр дуудлагаар хобаацдаг бөгөөд хажуугаар сэтгүүлийн менежер хийдэг. Ерөнхийдөө Гантхагийн үйлчлүүлэгчид янз бүрийн хүмүүс байдаг хэдий ч ихэвчлэн мөнгөтэй хүмүүс байх нь олонтой. Харин энэ бүсгүй бол Эма, Гантхагийн шинэхэн үйлчлүүлэгч. За ажилд орё. За хобаацалтай 3 үе шаттай. Нэгдүгээрт энгийн, хоёрт сонгодог, гуравт хүндэрч болно. Хүндрэхээр яах вэ? Хүнийг байлгаж болно. Байлахгүй ч бас болно. Хоёул зүгээр миний уйдаа гаргаал гоё зүгээр ярьц уйдах уу? Чиний сонголт шүү дээ. Тий. Ой яана. Бодлого ирээд. Гэхдээ олон хүмүүс Гантхаг дуудлагын эмэгтэй хэмээн буруугаар ойлгох явдал байдаг. Учир нь тэрээр сэтгүүлийнхээ нүүрэн дээр зар байрлуулах ханшаа дэндүү чангаар хамаа замбраагүй зарлаа ярьдаг. Тий шүү дээ тий. Дотор нь тавил 400 мянга. Ард нь тавил 200 мянга. Нүүрэн дээр нь тавил 500 мянга шүү дээ. Ер нь бол хаач тавьж болно болно тий. Уучлаарай. Би буруу хүнд дуцчих. Чи нөгөө дуудлагын гүү чи буруу ойлгоод шүү ерөөсө. Шаал буруу ойлгож шүү. Би нөгөө нэг сэтгүүлийн менежер хийдэг байхгүй юу? Тэгээ нөгөө зургийн ар өр дээр нь тавихаас нь ахуулаад бүгд өөр үнэр ханштай байдаг байхгүй юу? Йоо, тийм байлгүй те. Тийм ээ тийм. Ерөнхийдөө Гантхад танихгүй хүн гэж бараг байхгүй. Тэрээр энэхүү боломжоо ашиглан бусдад туслах нь байдаг. Муу ихнэрээ хуурчваа ярьчуудыг андахгүй. Тэгээд тэдний газар дээр нь баримтжуулан зураг дарж, гайгүй харьцах юм бол хідэн дүүрэг салгаж аваад хэргийг нь дарж өгдөг. Тэнд өөрийг хүүхэн болгоод цуг орж явна. Яах вэ би хараал зогсож шít. Баримтжуулаад авлаа. За шилжилч. Гүлийн утгын эко авто. За баярлаа. Ороод ирлээ. За бичлэг нь устуулаа. За дараа уулзлаа баяртай. хаашаа. Гэтэл энэ өдөр Гантха Эмата гадагшаа гарах гэж байтал нэгээр нэгэн бүсгүйтэй муудалцаж байгаатай тааралдав. Ачхалан бай өөрийгөө. Энэ үед Гантха сурсан цангаараа бушуухан бичлэг хийж хэргийг баримтжуулна. Хоёул ороо ярилцаад тэтгэв. Тэгээд манер тэрийг нь анзааралгүй. Нөгөө хэмэгтэд гар хурч түүнтэй бүдүүлгээр харьцсан. Чи яа маяглаад байгаа юм бэ?Иш орж байгаа юм шүү. Тэгээд Гантха цайдар анзаарах юм бол нөгөөх ах нь улс төрийн гишүүн нөхөр байж таарав. Чи яата болтоо. Бүшин хаал арсан ах вэ гэсэн чинь нөгөө зургатаар гараад идэг дээр суудаг ах биш. Йоо ямар амар юм бэ? Тэгэхээр эмхтэн зодж бол тийм үү? Үнэндээ Гантха түүнтэй тохироод эвтэйхэн салж болох байсан ч гэсэн тэрээр мань гишүүнийг хашраахын тулд бичлэгээ устдаггүй. За ажтайхан тохиролцож болно шүү дээ. Та бүр тохироос орсон юм тий? Ямар аваа гарвэ? Наадаа уучлах ширээ заяа. За тэрийг бол заалгадгүй шүү. За. Соо. Миний машинаар явъя. Мөн мань нөхөрч гэсэн Гантхаг зүгээр орохыг хүсдэггүй. Тэрээр цагдаагийн дарга хийдэг найзаасаа тусламж хүсч өнөөдөр болсон явдлыг цэвэрхэн зохицуулж өгөхийг хүснэ. Орхинд орчих шиг боллоо. Эвгүй юм болж мэдэн шүү. За чи энийг аргалах хэрэгтэй. За. Энэ залуу бол Гантхагийн дүү Эрхэс. Тэрээр шинхэн танилцаа сарч болоогүй байгаа найз охиныгоо гэртээ дагуулan ирнэ. Түүнийг Ану гэдэг. Хоёул танилцаад удаагүй байгаа зү. Эрхэсийн хувьд эгчтэйгээ амьдрах бус харин найз охинтойгоо хамт амьдрахыг хүснэ. Учир нь түүнийг ч Гантха найз охинтой тааш тохирохгүй гэж бодно. Игчтэй энд гуруулаа юу? Харин ч гоё юм шүү. Манай игчтэй амар муухай штэ. Хоёр таарахгүй хаа. Чи тэгээ их чигээ хөөж явуулах ч юм уу? За тэгээд ярилцаж байтал найз охинд нь хамаатны ахын байрыг худалдаж авах санаа төрөв. Манай хамаатны ах байр зарж байгаа гэсэн шүү. Гэхдээ тэр байрыг нь худалдаж авахын тулд хамгийн эхлээд 100 сая төгрөг хэрэгтэй гин. 200 сая. Үгүй эхний ээлжин 100 саяг өгөөд тэгээд хүмүүсээ оруулаад явчих болно гэж яриадсэн шүү. За мэдгүй тийм. Тэгээд ирэхэд тэр их сүнгийг хичээсээ гуйгаар болдог. Ганц туун тустаа гарах чахт манай их над туслаа штэ. Болгон заяа. Харин бүтээн за. Юутач мань хоёр үргэлжлүүлээд вайна шимэн сунгаа. Эрхэс селфи хийх гэтэл Ану зураг авахулахаас татгалзана. Үер байж. Хоёул вайнтайгаа ганц селфи хийчих. Яагаад гэдгийг нь мэдгүй ч тэрээр зураг авахыг яагаад ч хүсдэггүй. Энэхүү гараараа нүрээ халахлаа. Байхгүй хараад нааш хараарай. Йоо миний ус муухай байж тээ хараа.
Энэ үед нөгөөх цагдаагийн дарга өөрийн туслагыг өрөөндө дуудаж түүнд нэгэн даалгавар өгнө. Эрхэм урандаад таны туршилтаар хошууд сайхан Баатар ирлээ. Тэрхүү даалгавар нь Гантхайг бариулах явдал байв. Чи надад энэ эмэгтэйг яаралтай олуулж. Үнэн дээр тус хошуучийг Сайханбаатар гэдэг бөгөөд тэрээр Гантхайгийн хуучин найз залуу байжээ. Мань хоёр анх Сайханбаатрыг хуваараар бизнес эргэлж байхад инхүү танилцж байжээ. Юуташ тэрээр Гантхайг зурган дээрээс хараад шуудхан таньдаг. Гэхдээ тэрээр даргаасаа Гантхайг таньдаг болохоо шууд нуудаг. Ойлгомоо. Ойлголоо урандаа. Явж байна. Энэ өдөр Гантхай Эмма хоёр нэгэн хоолны газар ирээд ойр зүрийн зүйлсийн талаар ярилцсан сууна. Гэтэл энэ үед нэгэн бүх залуу хурч ирээд Гантхайгаас тусламж гуйдаг. Ах явуулсан. Мань залуугийн хэлснээр бол дээд жингийнх нь бүх, доод жингийн бүгжүүлэлтэд байрлаж гай болоод байгаа гин. Манай дээд жингийн ах манай жинд орж ирд барилдаад. Уул нэгчээ одоо миний бэлтгэл сургуульд их сайн байгаа маа энэ жил. Тэгээд одоо надаас 5 6 хэлээр илүү би одоо яагаад ч барахгүй. Тэр нөхрийг л аргалчих юм бол би төрүүлэх гээд байгаа байхгүй. Тэгээд арга хэлж өгөөч гэж гоох гэтэрсэн гэж. Тинхүү Гантхай мань залуугаас мөнгө авч нөгөө бүхийг нь хурууг хинэгнэр хуглуулж асуудлыг нь шийдэхээр болдог. Байна уу? Гантхай. Яах нь би чамд хэлнэ. Наад түний чинь 7 хуруу нуурчих. Би дөнгөж сая бэлтгэлдээ хамт барилдаж байгаа дэрсэн гар хуруу зүгээр өссөн шүү дээ. Одоо удахгүй наачаад сакс макс тоглодог ч юм уу одоо машин техниктэй гар хүлээ авдаг ч юм уу мэдэхгүй шүү дээ. За баруун гаруй зүүн гаруй мессежээр бич. Ингээд харахад Гантхайгийн хувьд танихгүй мэдгүй хүн бараг байхгүй төдийгүй. Мөнгийг л өгөх юм бол ямар ч асуудлыг шийдэж чаддаг байна. Энэ бол Гантхайгийн цалин. Бараг л 2-3 саяг амархан олчихлоо. Одоо яг зөв зам дээр явж шүү. Тэгээд Гантхай хоолны газраас гарын явж байдаг. Нэгэн залуу түүнийг анхааралтай авч араас нь дагаж эхэлдэг. Байна. Тийм. Дотор нь тавил 400 мянга, ард нь тавил 200 мянга, нүүрэн дээр нь тавил 500 мянга. Энэ үед Гантхайгийн Эмад зарцуулах цаг нь дуусч, мань хоёр салах болдог. Гэтэл Эмад Гантхайгийн хажууд байх нь маш ихээр таалагдж, тэрээр Гантхайг дагаа явж, туслахаар нь ажиллахаар болдог. Чамтай хамтах сонирхолтой байгаа байхгүй юу? Чи ажиллаа хийдгээр ихий. Харин би чамайг дагаж явсныхаа төлбөрийг 3 дахин нуулаад. Вау, болж штэ тэгвэл. Яг одоо би чамайг хүмүүст миний туслах гэж хэлчихье. Юу, одоо шилжил. Ганцаараа та бүхэндээ GoPlus-ын Android TV төхөөрөмжийг танилцуулж байсан билээ. Тэгвэл энэ удаад бид та бүхэндээ зургатаа хэрхэн яаж холбогдгийг харуулцгаая. За GoPlus төхөөрөмж маань байна. За юун дөрөнд хамгийн түрүүнд HDMI оролт руугаа холбоно. За хэрвээ та бүхний маань зурагт USB оролттой бол та бүхэн зургатынхаа USB оролтноос тоогоо авах боломжтой. USB оролт байхгүй бол адаптернаас тоогоо авах боломжтой байгаа шүү залуусаа. Одоо бүгдээрээ зургатандаа төхөөрөмжөө холбочихсон байгаа болохоор төхөөрөмжөө интернеттэй холбоцгоё. За settings руу орлоо. За тохиргоо руу орлоо. За одоо ингээд интернет рүүгээ холбочихлоо. За энэхүү төхөөрөмжний маань өөр нэгэн давуу тал байгаа. Та бүхэн маань өөрсдийн дуу хоолойгоор хүссэн кино контентоо voice search-ээр хайх боломжтой. Бүгдээрээ хамтдаа туршиж үзцгээе. За search хэсэг рүү орлоо. За тэгээд энд харагдаж байгаа микрофон дээр авчиж дараад дуудлагын хов базагч. За ингээл кино маань гараад ирж байна. Гайхалтай биш гэж юу? За тэгээд та бүхэн энэхүү төхөөрөмж байх юм бол дэлхийн хаанаас ч байсан хүссэн кино контент телевизэн сувгуудаа та бүхэн үзэх боломжтой байна. За тэгээд та бүхэн маань GoPlus Android TV төхөөрөмжөө худалдаж аваад дэлхийн хаанаас ч байсан кино контентоо үзээрэй гэж хэлэх байна. Та бүхэн энэхүү төхөөрөмжийнхаа бүртгэлээр гар утас, таблет, ноутбук, компьютер гээд хүссэн төхөөрөмжтөрөө GoPlus аппликейшнээ татаж аваад үзэх боломжтой. Ингэснээр та бүхэн хоорондоо сувгаа болоацлах хэрэггүй боллоо л гэсэн үг. Та бүхэн маань энэхүү Android TV төхөөрөмжийг худалдаж авснаар телевизэн сувгуудыг хязгааргүй үзэх, Play Plus багцыг бүхлүүд нь 6 сарын хугацаанд үндэл рүүгээ ашиглах урамшуулттай байгаа шүү. За энэхүү Play Plus багц нь яадаг багц вэ гэхээр сүүлийн үед шинээр нэгдсэн 60 шилдэг кино контентуудыг үзэх боломжтой байгаа. Мөн дээрээс нь тэр болгон IPTV дээр ухраах боломжгүй Asian Box, Movie Box, за тэгээд Premier Sport-ийн 5 сувг гээд ер нь гадаадуудын хамгийн олон сувгуудыг бүхлөдөн 96 цагийн хугацаанд ухрааж үзэх боломжтой байгаа. Гайхалтай биш гэж үү? Та бүхэн багцад дагалдах 3000 гаруй киноноос сонгон үзэх боломжтой. Мөн дээрээс нь Android TV төхөөрөмж нь хүссэн аппликейшн болон тоглоомоо татаж ашиглах Android үйлдвэрлэлийн системтэй. Та бүхэн GoPlus Android TV төхөөрөмжийг сонгоорой гэж хэлэх байна. Гантхай ажиллаа хийж явангаа дүүтэйгээ халкин уулзсан.
Чаны нөгөө мөнгө болж юм уу? Гэтэл түүний дүү ичээсээ бизнес хийх гэж байгаа нэрээр 100 сая төгрөг гуйдаг. Би энэ бизнесийг хийчих юм бол амар томрлоо их ч нэрээ. Гэхдээ чи ямар юмны бизнес хийдий? Ярьчих юм бол бүтэхгүй штэ дараа нь хэлээ за. Үнэн дээр тэрээр 100 сая төгрөгөөр найз охиныхоо байрыг худалдаж авах гээд байгаа билээ. Юутай ч гантга дүүгийнхээ хүслийг тэгсгээ сонссон болоод гараад явна. За бай. Энэ үед нөгөө сайхан баатар хуучин найз өсгүүгээ дагаа явсаар байдаг. Анзаарвал дарга нь түүн рүү уцтаж гантхайг яралтай баривчилж ирэхийг сануулдаг. Амар гэр орнда. Одоогор мөрөдлийн ажил хэвээ явуулж байна. Өстөө хүмүүстэй уулзаагүй. Би ойртох гэсэн боломжгүй байгаад. Хөдлөө орнда. Тэгээд гантхай Эма хоёр гантхайгийн шинэ үйлчлүүлэгчдээр очино. Тэгсэн түүний үйлчлүүлэгч нь эхнэрийнхээ дарамтаас зугтан амиа урлах гэж байгаа залуу байв. Би өсө зовлонгоо ярьж тусаад нэг цэг хатгачаад амиа орлогч байгаа. За сайхан зовлонгоо яар. Ман залуугийн хэлснээр бол тэрээр 3 хүүхдийн аав бөгөөд гэртээ сум хүүхдээ хардаг байв. Харин түүний эхнэр нь мөнгө сайн олж ар гэрээ авч явж байгаа нэгэн байдаг. Яг зовлонгийн талаад 18 жил сэлж байгаа ийм хүн байна. Яг хөт эхнэртэйгээ танилцаад 3 хүүхэдтэй боллоо. Тэгээд бидний энэ амьдрал маань нэг гэрт орсноос бүх юм оронгоор иргэсэн. Тэгэл нэг би энэ амьдралыг авч явж гин. Би мөнгө олж гин. Би тийчээж гин гинэ. Ээжийн цээж гаргацаа, хойморд суудсан. Бууз идсэн. Ийм л нэг архаас юм. За юутай ч гантхайгийн хийдэг ажлуудын нэг бол бусдын зовлон ийхүү сонсож сэтгэлийг нь онгойлгох байдаг. Өөрт чи юу н гар хүрд юм уу? Гүү юу гэж тээ. Харин би эсрэгээр мааж шít. Чи одоо ямар даварцсан юм бэ? Харин Эмагийн хувьд шулуухан хідүүг түнд хийлж самуурсан ухаан бодлыг нь цэгцэлж өгдөг. 3 хүүхдийг чинь гаргаж өгчөд ах туу. Амаа орлон баахан өөрийгөө ботцсон бөө витний авцсан байж тээ чи. Гэртээ харалдаа чи. Хүүхдүүдээр очооч чи. Хүүхдүүдэд санаа тодлоо амиа орлох бодлоо юм байна уу? Харилаа. Тэгээд мань хоёр нэгч гэсэн эрийг амиа хорлохыг нь болиулж чадна. Энэ үед нөгөөх учир битүүлэг нөхөр гантхайг дагаа явсаар байдаг. Мөн сайхан бадарч гэсэн даргийнхаа тушаалаар түүнийг дагаа явсаар л байдаг. Тэгсэн гантхай хэдийнэ сайхан баатар өөрийг нь тагнаж байгааг нь мэдчихдэг. Тэгээд тэрээр нэгэн охиноор дамжуулан өөрийг нь битгий дагаад байх хэмээн гуйдаг. Саман охоо. Саман. Энийг томбыг өгчих гинэ. Туусаар эргэсийн найз охин Ану эрхэст ахынхаа зарах гээд байгаа байрыг нь харуулдаг. Цөөрөтөж мөрөтөд нэг сонин болоо явчих чам. 1 2 3 сарам. Ямар гоё байр вэ? Энэ нөгөө ахын заран гэдсэн байр штэ. Тийм үү? Энэ ямар гоё байр вэ? Энэ ямар гоё том байр вэ? Тэгээд тус байр нь эрхэст маш ихээр таалагддаг. Гэтэл мань хоёр энэхүү байрыг авахыг хүсвэл тэдэнд маргааш гэхэд 100 сая төгрөг шаардлагатай байв. Үгүй харин хоёул энд л орж байна. Орж болж гэнэ үү? Харин урдчилгааныхаа 100 саяг маргааш өгөх ёстой шүү. Маргааш ихэд ихчтэй 100 сая төгрөг олдохгүй л гэсэн л дээ. Уг нь жаах. Үлдсэн 100 саяын 10 жилийн хугацаатай ямар ч хүүгүүгээр төлөөд өгч болно л гэсэн л. Тэгвэл маргааш энэ төр яаж байгаа 100 сая төгрөг болол орох ёстой юм биш таараа. Уг нь гой цэлгэр том байгаа царай. Тийм. Гоё. За царай. Яах юм бэ? Хоёулаа хөдөлмөрлөөд өөрсдөө мөнгө хураагаад гой байранд орё л доо. Тхүү. Эхний ээлжинд хоёулаа танаагчтай ч хамт амьдарч байна. Үнэн дээр Ану аман дээрээ эргэсэн ихчтэй хамт амьдарч болно гэж байгаа хэдийч тэрээр эрхэст байрыг үзүүлж хорхоог нь хүргэж байгаа нь илт байдаг. Уг нь надаа миний хадгаламжинд 20 сая төгрөг байгаа л та. Тэгээд аз болж Анууд эхний ээлжиндээ бэлэн 20 сая төгрөг байгаа болж таарч эрхэс маргааш гэхэд бушуухан 80 сая төгрөг олохоор болов. Тэгээд мөн эрхэс 80 сая төгрөгтөө болох арга олсон бололтой. Надад нэг арга байна. Маргааш ихэд 100 сая төгрөг олоод хоёул ийш орё заяа арай. Тийхүү. Мань хоёр маргааш гэхэд мөнгөө бүрдүүлээд байрандаа орцгохоор болов. Энэхүү нохоо хамгаалах газар бол гантхайгийн асрамжин газар. Хүмүүсийг асрах газар гэж утсан чинь нохооны асрамжин газар гэсэн юм уу те? Ингээд харахад гантхай хүмүүс туслахын хажуугаар нохоонд илүү ихээр тусалдаг байна. Амьд чи яг одоо цаг дээр амьдардаг байхгүй юу? Тэгэл би нохоонд үнэхээр хайртай. Чи одоо харалт энийг охоо бурмаа гэдэг Бобби байна. Тэр гартай байна. Цомо байна. Энийг хин гэдэг? Жени штэ. Жени. Тэгсэн Эмад Жени химэх нэртэй цагаан нохоо маш ихээр таалагдаж тэрээр хэдийнэ Жениг үрчлээ авсан байдаг. Ер нь Эма энэ маягаар гантхайгийн аж амьдралыг улам сайн ойлгож үнэхээр зөв юмхтэй болохыг мэдж авна. Энд ч нөхөн ороод ахаар газар биш л дээ. Гэсэн үүний дараа мань хоёр нэгэн эмнэлэг дээр ирцгэн.
Тэр имлэг дээр нөгөө зүрхний өвчний улмаас шаналан хөвтөнө. Тус охин гантгаатай ямар нэгэн цусан холбоо байхгүй ч тэрээр өвчтөе охинд туслахын тулд чадах бүхнээ хийж байгаа нь энэ байв. Та хоёр минь яаж чинь дээ. Энэ сарын сүүлээр Солонгост дүүрэтэ нэлээд 9 хүүхдийг эмчилгээнд явуулахар болсон. Ийхүү энэ өдөр Эма гантгааг өдөржин дагаж явсны эцэст хийдэг зүйлсийг нь мэддэг болов. Гантгаагийн хувьд гаднаас нь харахад буруу бодогдохоор эмгтэй боловч тулаад харьцах юм бол бусдад туслахын тулд амьдрдаг нэгэн болох нь тодорхой болдог. Би эхлээд чамайг айгу буруугаар удажсэн. Тэгээд Эма гантгаас яагаад бусдад туслах гэж ингэж их хичээж байгааг нь асуухад Чи тэгтээ юуны төлөө ийм их ажил хийдээ? тэрээр өмнө бусдын адил гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрдаг байжээ. Би сайхан хань хөөрхөн хүүтэй байсан. Гэвч түүний хүү төрөлхийн зүрхний өвчтөй байв. 4 нас хүрдэг жилдээ зүрхний өвчтэй гэдгийг мэдээд байгаа бүх мөнгөө эмчилгээний зардал зориулсан боловч ганц хүүгээ алдсан. Тэгээд гантга зүрхний өвчтөй хүүгээ алдсны дараа бусдад туслахаар шийдсэн байдаг. Харин түүний нөхөр нь сэтгэл готролд орж гантгаг эм бүхэнд буруутгаж хувийн жаргалаа хөө явсан байна. Тэгээд нөхөр маань намайг хаяад явсан юм да. Ийхүү гантга зүрхний өвчтөй хүүхдүүдэд туслахаар шийдсэн байв. Гантгагийн хувьд тэрээр хүмүүст огт ярьдаггүй зүйлсээ Эмад ярьснаар тэрээр Эмад хичнээн ихээр итгэж байгааг илтгэнэ. Мөн нөгөө талаар тэрээр найз нөхөдгүй учраас сэтгэлээ онгойлгож ярилгүй дэндүү утсан байв. Дотор жонгоо очих шиг. Чамд баярлалаа. Чамтаас баярлалаа. Гантга Эмаг гэрт нь хүргэж өгсөний дараа дараагийн үйлчлүүлэгч рүүгээ явна. Гэтэл тэр хүн нь өдөр нь дагаад байсан нөгөөх залуу байв. Өөрөө дуудлага өгсөн мөн үү? Тийм байна мөн байна. Гэс ажилдаа орё. Хэд хэдэн хэмжээтэй? Хэмжээ нь тийм чухал юм уу? Хамгийн чухал шүү дээ. Яана минийх бүр том шүү дээ. Та юу яриад байна? Тест төрөмгий. Тэгээд нөгөө залуу гантгагийн хийдэг зүйлсийг буруугаар ойлгож түүнд хүч хэрэглэх гэж оролдоно. Гэтэл энэ үед гантгаг тагнаж байсан Сайханбаатар цагдаа цагаа улан гарч ирж мань гаж ирийг цаглаан борохоор цохон түүнийг авардаг. Дараа нь Сайханбаатар гантгаг гэрт нь хүргэж өгнө. Чи өдрөөс хойш наваад ахчих юм. Мөнхөд би чиний хажууд байж чамайг хамгаалаад явж чадахгүй шүү дээ гантгаа. Ойлгосноо? За сонор сэрэмжтэй бай. Маргааш уулзъя. За тийм хайр байхгүй. Гантгаа гэртээ ирэхэд түүний дүү ирэхээс нөгөөх 100 саяал асуун суун. Нөгөө мөнгө нь бүтсэн үү? Би чамд хэлсэн шүү дээ. Шууд билүү өчгөн байхгүй шүү дээ. Тэгээд мөнгөгүйдээ бухимдсан ирэхээс эгчтэй муухай хандаж эгчигээ гэрээсээ хөөх шахам юм болно. Би байхгүй мөнгийг ханаас олж өгд юм бэ? Хор утгаад хоо базаа явт юм байж. Ганц 100 сая төгрөг олдохгүй нэг юу ийсэн юм? Би чамд бүтээж өгнө гэж хэлээ эцтэй. Ганц дүү маань гээ зүгээр эрхлүүлээд тахтсан битээ давраад арчи. Тэгэж ярих юм бол энэ байр миний авдаадаа төлдөөсөн миний хөрөг мэдв. Би энэ байр бүх хөрөнгөө өөрийнхөө нэрээр авах мэдв. Маргааш ихэд эндээс дайцсан байгаарай. Хоо ирэхсгүй. Дүүдээ загнуулж ямар нэгэн бодолд авсан гантга гэрээр дүүн яагаад ийхүү сонин загаргасны учрыг нь олох гэж хичээнэ. Тус орой нөгөөх цагдаагийн дараа Сайханбаатарыг дуудаа ирүүлж үүрэг даалгаврыг нь яагаад биелүүлэхгүй байгаа талаар асууна. Ахын хойр асууя. Миний өгсөн үүрэг даалгавар яагаад биелэгдэхгүй вэ? Болохгүй ч юм байхгүй л да орондоо. Тэгээ яагаад ганц эмэгтэй аваад ирчих чадахгүй байгаа юм бэ чи? Нотлох өрөө байх. Тэр нотлохоор эмтийг чи олох хэрэгтэй байгаа үстэй. Чирэнд яах гээд байна? Чи маргааш ихэд тэр эмэгтэйг энд заавал авчирсан бай мэдв. Чадахгүй бол чи энэ ажлаа өгөө зайлаарай. За тэгээд Сайханбаатар ийхүү гантгаа дараагийнхаа өмнө авч ирэхээс өөр аргагүй болов. Гиснээс энэ хүртлээр кино эхэлснээс хойш ердөө ганцхан өдрийн үйл явдал өрнөсөн байгаа шүү. Маргааш нь болоход Эма гантгаа руу залгаж энэ өдөрч гисэн түүнтэй хамт явж ажилтан туслахыг хүсдэг. Йоо, яас их унтдсан бэ? Чамд мөнгө төлдөө туслах хэрэггүй биз? За шинэ ажилд явахдаа бэлнэ. Бэлэн. Хоёлаа өнөөдөр юу ихлээ? Энэ өдөр гантгаа Эма хоёр дээр нэгээ эхнэр нөхөр хоёр ирдэг. За та хоёр санаа заах хэрэггүй. За гэтэл эхнэрийг нь сайтар харах юм бол эргэсэн найз охин Ану байв. За тэгээд мань Ану нөхрийнхөө хамтаар нэгэн төслийн сонгон шалруулалтанд орох гэж байгаа бөгөөд төслийг нь тэнцүүлж өгөхийг гантгаагаас гуйдаг. За манай нөхөр бит хоёрны төслийн сонгон шалгаруулалтанд орж байгаа. Тэгээд таныг хамгийн сайн хэрнэл хүрээд ирлээ. Зөв хүн дээр ирсэн. Оо за ашиг. Материалч үзье. Энэ үед гантга Анугийн бугуун дээрх шивээсийг нь хараад дүүгийнх нь найз охин болохыг мэдчихдэг. Учир нь тэрээр өмнө нь дүүгийнхээ найз охины зургийг утсан дээрээс нь харж байжээ. Битээ найз охин харуулах. Чиний охин шүү дээ. Өө энэ ч та хамаг нүур амаа хаацсан. Лүхтэй гарсан зураг байхгүй мүү? Мөн түүнчлэн Анугийн нөхрийн гар хурууг нь харах юм бол хуруугаа гинтэгээд болгоцсон байдаг.
Тэгээд учрыг нь сонсох юм бол манерд нэг иймэрхүү явдал тохиолджээ. Чи над гар мараа яцсан. Хар багах найздаа таараад сагс тоглоё гэд. Би бэлтгэл тараа явж байна. Амар ядраад байна гэсэн. Гинтгүү хөөлж мөлөөд бүр гомдоод би ч тэгэхээр бүр гайхаад заа тэгвэл тоглоё гэсэн. Ойрын санаас гинтг надад бөмбөг шиддэг шүү дээ. Тэгээ байхгүй нөр муулт. Йоо игээ татаад оруулдаг байсан хоошоо дараад хуг. Тэгэлээс намайг гэмтэл авч явъя гэд. Гараа авч амжиг байх таалгаа. Энэ хуруу хуг. Гэснээс манерийн хурууг ийм болгох даалгаврыг Гантхиа санаачилсан билээ. Тухайлбал өмнө нь Гантхиа дээр нэгэн залуу ирж дээд жингийнх нь бүх доод жинд нь хууль бусаар барилдаж байгаа. Тэр залууг зохицуулаад өгөөч хэмээн гуйж байсан билээ. Тэгэхээр одоо надаас 5 6 хэлээр илүү би одоо яагаад ч барахгүй. Тэр нөхрийг л аргалчих юм бол би төрүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд арга хэлж өгөөч гэж гуйх гэж ирсэн гэж. Өрөвдөлтөй юм болж. Тийхүү эцтэй нөгөөх дээд жингийнх нь бүх манер байж таарав. За юутаач Гантхиа нэн даруй сэтгэн ажлын хөлс болгож 200 сая төгрөгийг нэгтэг. Тэгээд нөгөөх эхнэр нөхөр хоёр байгаа бүх мөнгөө шавхан Гантхиад өгөхөр болдог. Учир нь мань хоёр хэрвээ 200 саяар Гантхиаг хахуулдчих юм бол 3 тэрбумын хөрөнгө оруулалтаа болох гээд байдаг. 100 сая төгрөг авахгүй надад. За тийм урьдчилгаа 100 сая мэй гэсэн байхгүй. Би ч л та. Гэснээс энэ үед нөгөөх анууч нь хэдийнэ бэлэн 100 сая төгрөгтэй болчихсон байв. Юу, надад хадгалсан 100 сая төгрөг байгаа байхгүй юу? Тэрийг өгч идэх үү? Тэгэл 200 олчих штеп. Миний хайр 100 байсан юм уу? Хүнд хэлэхгүй дээ. Тэгээд Гантхиа тэрхүү 100 сая төгрөг нь дүүгээс нь салгаж авсан 100 сая болохыг мөн анзаардаг. Би чамд хэлсэн шүү дээ. 100 сая төгрөг шүү дээ. Шууд билүү өгч хүн байхгүй шүү дээ. Үүний дараа 200 сая биелээ. Тэгэл одоо шилжүүлж байна. Чи найдвартай үстэй тий. Харин шийдвэл. Үүний дараа Гантхиа бушуухан дүү дээрээ ирэн ямар нэгэн зүйл хэвийн байхаа эсгийг шалгахыг хүсдэг. Гэтэл түүний дүү эрхэс яг л игчийнхээ будсны дагуу хэдийнэ найз өхөндөө хамаг мөнгөө заллуулсан байдаг. Тэгээд эрхэс чухам юу болсныг игчтэй хэлдэг. Тухайлбал эрхэс хэдийнэ танилцаа сарч болоогүй найз өхөндөө игчийнхээ 100 сая төгрөгийг лөвөрдүүлсэн байв. Дэрүүлт хэлж чадахгүй юм шиг байна уу? Би таны бүр амар гомдоос би бүр шалтгаан нэг. Миний буруу байсан байлаа энэ түүгээ уучлаарай. Би найз охиноосоо салцсан. Би танд нөгөө нэг бизнес хийнэ гэж хэлж ирсэн шүү дээ тий. Хутлаа ирчихсэн. Байраа барьцаан тавиад. Тэгээ аавын танд үлдээсэн нөгөө 99.1-т дугаар шүү дээ. Тэрийг зарцсан. Тэгээд байрны урьдчилгаан 100 сая төгрөг болгоод найз охинтой өгсөн чи. Бүхнээс блокийг алга болчихлоо. Гэхдээ аз болж Гантхиа хэдийнэ 100 саяыг нь авчихсан байж таардаг. Мөн энэ өдөр нөгөөх Гантхиаг хоргоогод байсан ир цагдаагийн дарга дээр ирж уулзна. Учир нь манер хэдийн ажилласаа чөлөө авсан цагтаа байж таарав. Нөгөө хүүхний чи мөрдөж бичлэгэн дээр гараад суудсыг авдирлээ. За. Тэрээр Гантхиагийн утсыг дарагдаа өгч утсан дээрх бичлэгийг устгуулдаг. Тэгээд мань цагтаа Сайханбаатар Гантхиа хоёр холбоотой болохыг ч дарагдаа хэлж тэднийг бариад өгчдөг. Таны үүрэг өгсөн Сайханбаатар чинь тэр хүүхнийг танд барьж өгөхгүй л байхад. Тэр хоёр чинь учиртай юм билээ. Гантхиа ажил дээрээ сууж байтал нөгөөх анууч нь нөхөртөөгөө орж ирээд нөгөөх тендертэй ялж чадаагүйдээ ууралж Гантхиа руу дайрдаг. Энэ юу авч байгаа? Та яахан гэж хэлээ үсттэй. Тэгсэн энэ үед эрхэс орж ирэн ануугийн үнэн төрхийг нөхөрт нь илчилдэг. За сайн хараа. Үгүй хань. Би чамайг сая хайраа гэсэн үү? Байж та. Чи хань? Би хайр нөхгүй юу? Тэгээд үнэндээ ануугийн жинхэнэ нэрийг Игчин гэдэг бололтой. Ануужаа. Миний дүүгээс залсан мөнгөө би авсан за. Нэг чи мөгс анууч гинүү. Мөн Игчингийн нөхөрч гэсэн эхнэрээ Лөөрчин гэдгийг нь мэдтгүй байжээ. Яас юм ойлгохгүй. Энийн хувьд Ануужаа, чиний хувьд Игчин, миний хувьд бол наа чин заллингийн үхэн. Одоо ойлгосноо? Эцэстээ цагдаа нар ирж Игчиг баривчилдаг. Гэснээс цагдаагийн хэлж уугаар түүний нэр нь Анууч биш, Игчинч биш, Цэрэн Дулам гэдэг байна. Эргэн Цэрэн Дулам таныг 17-гийн 3 заснаа залингийн хэрэгээр сэлжнээ татчихна. Дараа нь Гантхиа манерийн мөнгийг эргүүлэн өгдөг. Чиний мөнгө. Оо юу. Яа бахан ийм сайн бол. Эргэсэн хувь үнэхээр л ийм ихчтэй тулдаа ийхүү хохирлгүй үлдэж чаддаг. Чи ийм л хүнтэй таарсан байх шүү дээ. Найз дайсан хоёроо ялгаж сур заа юм өдөө. Энэ ихч чинь байхгүйсэн мөн чи одоо баларх нь штэ. Харин тийм баярлаа. Дахиж юм алдаа гарахгүй би. Зөв зам дээр явж байна. За тэгээд байж байтал нөгөөх цагтаа ажилдаа эргэн орсон даруйта Гантхиаг баривчлахаар ирсэн энэ байв. Тийм байна уу. За эргэн Гантигмаа. Таныг Монгол улсын эрүүгийн хуулийн 17-ийн 3-1 гэж юу? Сайн мэдчихэж шүү. Яг хоёлаа. Явцгаая. Тэгсэн Гантхиа дандаа л баригдаж байдаг гэсэн шиг маш тайвнаар цагдаагийн газар руу инхүү ирдэг.
За тэгээд Гантга эндээ өөртөө ижилхэн ажил хийдэг найзуудтайгаа таарлах нь энэ. Энд сууж байгаа бүх хүмүүс Гантгатай адилаар дуудлагаар хобоцдог мэрэгжилтэй. Тэгээд удаан хугацаанд уулзаагүй манхид өөртөө тохиолдсон явдлуудаа ярьж хууч хөөрөлтөнд суун. Нэг юу яахгүй юу нэг дуудлагын хуугач дуудахлаар хань болж жоохон уух санаатай яваад очиж байна. Арх уухлаар өөрөө шиг боо ноочдөг байхгүй юу? Муу санаалаад тэгээ нөгөө үнтэй Rolex цагаар хаалга болцсон юм. Тэгээ маргааш өглөө тэргээ санаа ухаа гаргаад. Манай байцагчдын наам мэдж байгаа би өлтөө гараад ир батараа хичил гайгүй. Та арай хусч байгаа юм уу? Би юу ч ажлын байр дээр болгоо ичдэг балаа юм шиг тийм гэж үйд. Би энд биш шорон сууж шүү дээ. Дуудлагын шүтэн биширч авъя гэдэг. Тэгэхээр би чи ажил гарсан гэдэг уухантаас хүрээдрэхгүй. Тэгсэн чи ихч нэг найзуудынхаа дунд нэг жоохон загны, жоохон доромжлын нэтрээ гэдэг. Бас нэг хоёр алгад юм гэхээр за гэл нэг жижиг бас гэрээрх юм хийгээ бит өөш ч. Учиргүй нүүнэ сөгдгөөрөө сөгдөөл хайраа майраа гэсэн. Оо нүүн найзууд ухаалт амц. Найзууд нөө? Тий. Нөгөө их чи хөөр. Хүү бүр явсил. Тэгснээ нөө хоёр алгадна гэжсэн нь бүр нэмээ 5 алгадчихдээ. Та юу яриад байгаа юм бэ? Ингээ 5 алгадчихлаа шүү дээ мөнгө төргөө өгөөч гэдгсэн чинь. Тэрэн дээр гонжроод тэр нэм өргөдөл өчөөл үйж байна. Дуудлагын хэрүүлчих хэрэг байна гэд. Тэгээ очиод явахдаа тулт хэрэлдээд нөгөө захиалагчтайгаа тал асуудлыг шийдээд өгсөн чинь өгдөг авдаг дээр юм хоёр гүйлгч гонжроод. Тэр нөгөө м хоёр алт чинь аваа шүүхт өгчтий. Шүүгчээ яг гой дийлэл яасан чинь аваа зүү бус үг мөг хэлсэн мэлсэн гэд. Тэгээ 72 цагийн зөө даа энэ зүр унаага үлээс суучин. Чи минь яв. Дүү нэг өвөө дуудлагаар асардаг гэсэн шүү дээ. Надаа айгуу сайн. Яг төрсөн охин шиг. Би ч гэсэн өвөөд ингээ амар тасцсан байжсэн чинь саяхаар нь чад. Тэгээ нөө өвөө гэрээсэл дээр надаа ингээ хөрөнгөөсөө үлдээсэн. Чич бүр яндарсан юм шүү. Яндаа. Тэгсэн чинь гол нь төрсөн хүмүүс надаа өгөхгүйгээд яхаа их чинь туслах юм яах. Гэтэ зүгээрээ яваасаа гэрээсэл дээр ингээ гарын үсгээ зурцсан байгаа юм чинь. Зүгээр. Чи отааш. Ингээл яваад. Цаашдаа юу яа гэж бодож? Дүүн хоёр ихтэй сургууль зэрэг сурч байгаа. Хин чи? Хоёроо. Зөв зам дээр явчих. Хичээлээ сайн. Би чиний насн дээр ч 3 ихтэй сургуулийг зэрэг дууссан шүү дээ. Ваа. Тинхүү Гантгач мөн өөр тохиолдсон явдлаа ярих нь тэрэ. Та яасан? Нэг том гартай. Нөгөөд ч юм гэгэн цагаан өдөр. Нэг жоох охин зодж итий. Эцтэй нөгөө гişүү ахгүй. Цагдаагийн дарга найзтайгаа суу Гантгаг баривчилж бичлэгийг устгаж чадсныгаа тэмдэглэнэ. Мань хоёр Гантгаг үнээр ялсан хэмээн бодон суун. Тэр яав гэжтэй. Одоо байцаалууд нэг хэлжээ заатгаж нэг жоохон дарамтлчин заяа. Орон гэрээ нэгжээд юм хүм гараад ирвэл би бүгдийг зохицуулж нөө. Тэр нь цаа зоох юм байхгүй. Чах баталгаатай юм хийгээрээ. Тэгсэн энэ үед Сайханбаатар дарга дээрээ орж ирээд халагдах өргөлөө өгдөг. Чи юу гэж вэ? Миний халагдах. Дараа нь Сайханбаатар тэр хоёрын яриаг дуу хураагуур дээр битсэн байжээ. Тэгтээ саяны хүүхний асуудал гайхал шүү. Тэр яав гэжтэй. Дараа харьцсан байж гин. Одоо байцаалууд нэг хэлжээ заатгаж нэг жоохон дарамтлчин заяа. Орон гэрээ нэгжээд юм хүм гараад ирвэл би. Тэрээр хідэнэ Эматай хамтран ажиллаж Гантгаг суллуулахаар төлөвлөж байв. Тэгээд хоёр даргач гисэн тэдний арганд амархан орчихдог. Надгуус уу? Энэ мал уу? Тэгсэн Эма Гантгаг суллуулахаас гадна зүрхний өвчтөй хүүхдүүдийн хагалгааны төлбөрийг гишүүнээр даалгуулах болцлыг тавина. Зүрхний өвчтөй өссөн хүүхдийн имчилгээний зардлыг төлчих. Би чамруу нэг 9 хүүхдийн материал явууллаа одоо. Тэгсэн мань гишүүн туслах руугаа яриад хүүхдийн төлбөрийг шийдчихв. Чи нэг яаралтай шийдэт. Та яг зөв зам дээр явж. Дараа нь Гантгагч мөн тэрээр суллан гаргадаг. Яаж ингэч гайгүй юу? Гайгүй. Бүр санаа зовчлоо. Та нар энэ хүндэл баярлал. Түүний ачиг яаж хариуландаа гэж бодоол ээж. Тэрээр одоо ямар бэлэг өгөх юм бол хүлээгээл ээж. Харин Эмагийн хувьд тэрээр хідэн нөхөр дээрээ эргээ очихоор болжээ. Би нэрээ нөхрлөөгөө явахаар болсон шүү дээ. Зөв зам дээр явж байна. Зөв зам дээр явж байна. Энэ явдлаас хойш нэг сар өнгөрөхөд Эма хідэн нөхөр дээрээ очиж хүүхэдтэй болох зорилгоо биелүүлэн явна. За нөхөр дээр очисон гоё юм уу? За наад эмч чинь найдвартай юм шүү. За та хоёр минь заавал хүүхдтэй олж энд ирнэ шүү. Тэрнээс наан ирнэ гэж байхгүй шүү. Харин Гантгагийн хувьд тэрээр нөгөөх ижил мэрэгжилтэй найзуудаа цуглуулж дараагийн ажлуудаа хамтран гүйцэтгэхээр болдог. За сайн бацгаана уу? Сайн да. Та нарыг яагаад цуглуулсан бэ гэхээр энэ хотод бидний хийх ажил маш их байна. Хамтрах уу? Асуудал. Бодъё. Хэл цаттай. Тэгэл та.
Мэдээж тэд хүчээ нэгтгэснээр гантгагийн хийж чадхаас хэд дахин илүү хийх бизээ. Тус кино маань ийхүү аз жаргалтайгаар төгсдөг байна. Дуудахгүй бид бүхэн дараагийн удаа энэхүү киноныхоо 2 дугаар ангийг хүргэх болно. Бидний үлцэн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Энэхүү бичлэгийг бүтээх тусцаа үзүүлсэн GoPlus-та баярлалаа. Та бүхэн GoPlus Android TV төхөөрөмжийг сонгоорой гэж хэлэх байна. За дараагийн бичлэгээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.